Hi guys, Вьетнам улсын имжлэгүүд маань үргэлжлэлсээр байгаа. За энэ удаагийн имжлэгээр бол Вьетнам улсын нийслэлд Ханой хотод байрлах 3 шөнийн клубыг бол танилцуулж авахар бол сонгож авсан байгаа. За ингээд бичлэглэг орцгоё. За миний туршлага дээрээс үзэхэд бол би бол Вьетнам улсад аялж байхдаа шөнийн клубүүд нь бол тийм гоё байна гэж бол бодоагүй. Ер нь бол хүлээлт нэлээд тийм бага бол байсан ор хүртлээ. За учир нь бол Вьетнам улс ч өөрөө социалист орн. За түүнээс гадна бол тийм өндөр хөгжилтэй баян орн бол биш. За таныг яг аялж явах үед ялангуяа өдрийн цагаараа ингээд хүмүүсийн ажиллаж байхад нэг тийм амар шуудад байд юм шиг ер нь бол санагдахгүй. За гэвч яг шүн бол яг тэр чигээрээ өөр болцдог хот бол надад санагдсан. За хамгийн ихний миний орж үзсэнээс болох A+ Club. За A+ Club-ыг бол ер нь энэ тентхийн хүмүүсээс асуух, за Google-ээс асуух гэсэн энэ газар бол ер нь бол танд нэлээд санал болгоно. За энэ бол ер нь Ханой хотын баг хамгийн том шөнийн клуб гэж хэлчихэд бол баг буруудахгүй бах. За доторх ер нь бол одоо хөгжим, гэрэл, за дэлгэц гэж ер нь бүх юм нь бол орчин үеийн тийм шийдтэй. За дотор нь явж байгаа хөгжим нь тухайн өдрийнхөө DJ-гээс шалтгаалаад бол ер нь бол өөр өөр байдаг. EDM, trance, techno эсвэл юм фестивал хэм маягтай ч байх үе бол байдаг. За бусад газруудтай харьцуулахад бол харьцангуй их одоо гадны DJ нэрийг авчирт юм шиг бол надад бол санагдсан. За 7 хоногт бол нэг Батараны ер нь бол special event-ууд болдог тийм газар байгаа. За очиж байгаа хүмүүсийн хувьд бол ер нь бол 20-35 насны. За тэгээд энэ гадаад жуулчид ер нь бол хөвчлээ очдог тийм газар байгаа. За бүжиглэлтэг ер нь тэр том тайзныхаа нүдэд нэлээд том тайзтэй. За тэгээд LED дэлгэц, лазер гэрэл, за түүнээс гадна хөгжим нь бол үнэхээр тийм тасархай бол тийм газар байсан. За үнийн хувьд бол бусад газартай харьцуулахад бол нэг тийм хямдхан биш. Тэгвэл ер нь бол Вьетнам улс маань өөрөө юм юм нэлээд хямдхан хоолунд буудал гэх юмуд нэлээд хямдхан байдаг. За тэр талаасаа бол яг таныг төлөх үед бол бас тийм үнэтэй бол санагдана гэж бол бодохгүй байна. За дараагийн танилцуулах газар бол 1900 театр гэдэг бол газар байдаг. За энэхүү одоо night club нь одоо Old Quarter Legend гэдэг тэр одоо яг хэсэгт нь бол байдаг тийм газар байгаа. Та зүгээр юм гудамжаар явж байгаа л ерөөсөө эргээл шууд орчдөг. За яг тухайн гудамж нь бол өөрөө бараг бас шөнийн цэнгийн гудамж гэдэг нэрлэлчээр тийм бол гудамжууд байдаг. За дотор явж байгаа хөгжмөнд нь бол өмнөх газартай харьцуулахад бол харьцангуй арай нэг юм Вьетнам ч юм Аз хэм маягтай тийм хөгжмүүд бол явдаг. Одоо K-pop хөгжмүүд чинь бас энд бас явт юм билээ. За тэгээ очиж байгаа хүмүүсийн хувьд бол ер нь дандаа оюутан залуучууд бол очдог. За үнийн хувьд бол хамаагүй хямдхан өмнөх газартай харьцуулахад. За тэгээ түүнээс гадна нөгөө Азийг нэг юм нэг соёл яваад идэг. Одоо энэ Таиланд эсвэл энэ Хятад одоо энэ Вьетнамд ч юм уу яг ингээд night club-ууд нь ингээд дундаа нэг юм тайзтай тэр тайзан дээр нэг хүмүүс гарч ирж бүжиглээд идэг. За тэр соёлыг бол энэ газар бол яг тийм шингээсэн тийм газар байсан. За тэгэхдээ өмнөх газартай харьцуулахад бол тайз нь бол хамаагүй жижигхэн. За тэгээ LED дэлгэц болон лазер гэрэл хөдөлгөөний дууралтын явж гэсэн өмнөх газар бол ер нь бол арай тийм гүйц хэрэг бол газар байгаа. За энэний дараагийн танилцуулах газар бол Zion Sky Lounge and Dining гэдэг нэртэй бол газар байдаг. За энэ нь бол яг night club гэж хэлэх үү эсвэл яг lounge гэж хэлэх үү гэдэг нь мэдэхгүй. Энэ бол яг rooftop буюу нөгөө барилгын хамгийн дээлтийн давхартан террас хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайн газар нь бол мэдээж DJ бол байдаг. Гэхдээ өмнөх хоёр газартай харьцуулахад одоо хамаагүй тийм намуухан хэм маягтай тийм газар. За тэгтээ яг тодорхой цагуудад бол яг танид ингээд бүжиглж болохоор тийм чанга хөгжмүүд бол тавина. Тэгтээ ихэнх үед бол ер нь бол нэлээд тийм chill тийм газар бол байдаг. За тэгээд бусад хоёр газараасаа мэдээж ялгаа тань барилгын дээвэр дээр юм чинь та ер нь бол Ханой хотыг бүтнээр нь оройн харж болно. Ер нь барилгын дээвэр дээр нэгсэн доо шоурж байгаа тийм газар бол байдаг. За үнийн хувьд өмнөх хоёр газараа бодох юм бол арай үнэтэй илүү тийм нэг лагшри арай цөөхөн үнэтэй тийм газар бол байсан. За ингээд өнөөдрийн бичлэг маань бол дуусчихна. Хэрвээ та Google-ээс ингээд search-тэй үзэх юм бол энэс өөр газрууд бол зөндөө ороод ирэл ихтэй байна. Гэхдээ ер нь бол та очсон бол яг энэ гурван газрыг ер нь бол хөвчлэн бол санал болгодог юм шиг бол надад санагдсан. Хамгийн л одоо супер гурван газар гэж би бол хөдөө боддог. За ингээд энэ удаагийн бичлэг маань бол дуусчихна. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Like, comment, subscribe дараарай guys. За bye.